За өнөөдрийн бичлэг дээр цайлгсад номын гол санааг товчлон ярих болно. Еврей хүмүүсийн амжилтын нууцын талаар бичсэн ном байгаа. За еврей хүмүүс гэх юм бол бараг дэлхийн бүх улс орны судлагдхуун гэж хэлж болохоор улс штэ тий. Хүн амын хувьд тийм их биш хэрнээ. Одоо дэлхийн голлох салбарууд болох шинжлэх ухаан, банк санхүүгийн салбаруудын голлох тоглогчид бол дандаа еврей хүмүүс байдаг. Нобелийн шагнал, Оскарын шагналуудыг түүдэг хүмүүс бол еврей хүмүүс байдаг. Тэр ч утгаараа дэлхийн бүх улс орнууд энэ еврей хүмүүс биднээс юугаараа өөр болоод ингээд байгаа салбар болгоныхоо ноён оргилд нь гараад гоц үзүүлэлтүүдийг үзүүлээд байгаа юм бэ гэдэг талаар судалсан ном, зохиол, судалгаанууд маш их байдаг. Гэхдээ тэр одоо судалгааны материалууд дээр дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг зүйл бол еврей хүмүүст төрхөөсөө ахуулаад бие махбодын хувьд ч юм уу, тархины мэдрэлийн эсийн тооныхоо хувьд ч юм уу биднээс нэг ширхэг мэдрэлийн эсэрч илүү зүйл байхгүй байна гэдгийг бол судалгаа баталдаг. За тэгээд бие махбодын хувьд одоо тархины хөгжлийн хувьд биднэртэй яг адилхан юм байж яагаад тэгвэл тэр еврей хүмүүс ингэж гоц амжилтуудыг гаргаад байгаа юм бэ гэсэн чиг судалгааны хариунууд бол дуу нэгтэйгээр тэр хүмүүсийн энэ амжилтын нууц бол ерөөсөө өдөр тутамдаа тэдний амьдралын хэм маяг нь угаасаа өөр байдгийн байна. Тэдний амьдралын хэм маягийг нэг өдөр хэрэгжүүлэхэд гоцгоод ялгаа гарахгүй ч гэсэн тэр амьдралын хэм маягаар 5 жил 10 жил амьдраад эхлэх юм бол угаасаа ингэж тэнгэр газар шиг өөр үр дүн гарах юм байна гэдгийг судалгаагаар бол харуулад байгаа. Тийм ч учраас еврей хүмүүс гэхээр онцгой хүмүүс биш юм байна. Тэдний өдөр тутмын амьдрал өөр юм байна. Тэгэхээр тэдний өдөр тутамдаа хэрэгжүүлдэг дадал зуршлыг бид нар ч гэсэн хэрэгжүүлэх юм бол тэдний шиг үр дүн гарах боломжтой юм байна гэдгийг бол харуулад байгаа. Энэхүү ном дээр бүр дэлгэрэнгүй ингээд яг еврей хүмүүсийн амжилтын нөгөө тэр өдөр тутмадаа хэрэгжүүлээд байгаа тэр бусдаас өөр тэднийг амжилтанд хүргээд байгаа амьдралын хэм маяг нь юу юм бэ гэдгийг талаар 4 бүлэг дээр хувааж бичсэн байна. За энэ 4 бүлгийн талаар дэлгэрэнгүй ярилцъя. За нэгдүгээр бүлэг бол еврей хүмүүсийн амжилтын стратеги гэсэн бүлэг байгаа. За еврей хүмүүс бол одоо бурханд итгэдэг арт түмэн шүү дээ, энэ дэлхийн ертөнцийг бурхан 6 хоногийн дотор бүтээсэн гэж итгэдэг арт түмэн. Тэгвэл еврей хүмүүсийн ингээд одоо бодлооч гэдэг юм уу те, бурхан энэ дэлхийн ертөнцийг бүтээчихсэн юм бол бурхан яагаад цаг хугацаа гэдэг зүйлийг бүтээсэн болоо гэсэн асуулт гарч ирж байгаа. Цаг хугацаа гэхээр чин одоо уулын цаг хугацаа гэдэг бол ингээд зогсчул гоё штэ тий, мөнхийн залуугаараа байвал гоё тий. Тэгтэл яагаад ингээд бурхан энэ дэлхийн ертөнцийг бүтээвэл хүнийг бүтээсэн бол энэ цаг хугацаа гэдэг зүйлийг яагаад бүтээчихсэн болоо? Яагаад ингээд цаг хугацаа нь урсаж идэг энэ орон зай дотор бид нарыг ингээд тавьчихсан болоо гэдэг асуулт гарч ирж байгаа штэ тий. Тэгэнгүүт еврей хүмүүсийн харах өнцгөр бол бурхан яагаад цаг хугацааг бүтээсэн бэ гэхээр бурхан өөрчлөлтийн тулд цаг хугацааг бүтээсэн байдаг. Цаг хугацаа гэдэг бол цаг хугацаа явж байгаа бол та сайн ч вэ нү муу ч вэ нү ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байгаа. Цаг хугацаа урсаж байгаа тохиолдолд тогтвортой нэг хэвэн гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр еврей хүмүүсийн хувьд юу гэсэн үг вэ гэхээр амжилт гэдэг болвол тий энэ цаг хугацаа гэдэг зогсошгүй урсаж байгаа л учраас еврей хүмүүсийн хувьд амжилт бол үргэлж сайжруулж явах ёстой, тасралтгүй зөв зүйлийг хийж явах ёстой. Ер нь бол нэг юм тогтцсон хүрхцээ гэж байхгүй байгаа болчихж байгаа. Бидний хувьд бол ингээ амжилт гэж бодох юм бол би одоо тэр альбом тушаал дээр хүрнэ ч юм уу те. Эсвэл би магадгүй одоо тэдэн килограмм гой биетэй болно. Тийм галбирлаг болно. Эсвэл одоо юу гэдэг тэдэн төгрөг хураана гэх мэтчлэнгээр нэг тодорхой хүрхцэгийг бид нэр амжилт гэж зорилго болгоод тэрнийхээ ардаас явж байгаа шүү дээ. Хүрхцэгийн талаар. Харин еврей хүмүүсийн хувьд бол би өвччихээгүй бол те. Миний цаг хугацаа дуусчихаагүй бол цаг хугацаанд дотор бурхан биднийг ингээд бүтээчихсэн учраас цаг хугацаа бол урсчил байгаа. Тэгэхээр цаг хугацаа урсаж байна гэдэг нь би өөрөө зөв зүйлийг хийхгүй бол өөртөө хэрэгтэй сайн зүйлийг хийхгүй л бол би уруудна гэсэн үг болчихж байгаа юм билээ. Жишээ нь эрүүл байхын тулд өдөр болгон л эрүүл амьдралын хэв маягийг авч явахгүй бол эрүүл мэнд муудна гэсэн үг. Яагаад гэвэл цаг хугацаа урсаж л байгаа учраас таны эрүүл мэнд нэг бас сайжирна, нэг бол муучрна. Тэгэхээр хэвэндээ байна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр та бизнес хийдэг хүн байсан ч гэсэн одоо бизнес маань миний одоо хүсэжсэн тэр хүрхцэгт хүрчлээ. За би магадгүй жишээнд те одоо ингээд 100 ажилчинтай болно гэж бодож ирсэн. 100 ажилчинтай хүрчлээ гэж бодъё л да тий. Тэгтэл еврей хүмүүс бол хизээж 100 ажилчинтай болно гэсэн зорилго тавихгүй гэж байгаа. Яагаад гэвэл хэрэв еврей хүмүүс 100 ажилчинтай болох юм бол 101 ажилчинтай болохын тулд дахиад хөдөлмөрлөнө. Яагаад гэвэл еврей хүмүүсийн бодлоор цаг хугацаа гэдэг зүйл урсчил байгаа учраас би 100 ажилчинтай болоод хэрвээ хандчих юм бол 100 дээрээ барина гэсэн үг биш. Ажилчдынхаа тоог алднаа гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө бол тэдний ингээд одоо амжилтыг харах үнцэг, ингээд цаг хугацааг харах үнцэг бол энэ цаг хугацаа дотор байгаа. Би өвччихээгүй цаг хугацаа, миний цаг хугацаа урсчил байгаа л бол би үргэлж сайныг хийж өдөр болгон зөв зүйлийг хийх ёстой гэсэн ийм харах өнцгтэй болчихж байгаа. Тэгэхээр нөгөө амжилтандаа ханан ч юм уу те зоригтой үрцэмж одоо тэтгэвртэй гарч гэдэг юм уу тийм ойлголт еврей хүмүүсийн огт байхгүй болчихж байгаа. Тийм болохоор еврей хүмүүсийн одоо амжилтын стратеги бол хуримтлал гэдэг зүйл. Өдөр
болгон сайныг хоримтлуулна. Өдөр болгон зөвийг хоримтлуулна. Тэгээд нөгөө хоримтлал маань томроод эхлэх юм бол жинхэнэ үржигдээд тесрэлттэй үр дүн гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр өдөр болгон би эрүүл мэндийг хоримтлуулна. Өдөр болгон сайн найз нөхдийг хоримтлуулна. Ингээд өдөр болгон сайныг авч үлднэ гэсэн ийм харах өнцгтэй байдаг хүмүүс байдаг. За мөн амжилтын талаар ярих юм бол тууштай байдал маш чухал гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ шүү дээ. Гэхдээ еврей хүмүүсийн хувьд болохоор энэ тууштай байдал гэдэг нь зөвхөн шаргуу хөдөлмөрийг илтгэдэггүй гинэ. Тууштай чанар гэдэг дотор болохоор хоёр зүйлийг агуулдаг юм байна. Нэг нь сахилга бат, нөгөөх нь шаргуу хөдөлмөр гэсэн энэ хоёр зүйлийг хоёуланг нь агуулдаг гинэ. Энэ хоёрын аль нэг нь байхгүй бол тууштай чанар гэж хэлэхгүй юм байна. Жишээ нь одоо ингээд та гоё бие галбартай болох ч ялаа гэж бодъё л да тий. Тэгхийн бол тууштайгаар дасгал хийнэ гэсэн үг шүү дээ тий. Шаргуу хөдөлмөрлөн гэсэн үг. Гэхдээ хажуу талд нь сахилга бат гэдэг зүйл 50% нь заавал байх хэрэгтэй гинэ. Тэгэхээр одоо хооллолтон дээр анхаарах ч юм уу тий, нойрон дээр анхаарах ч гэдэг юм уу. Одоо буцаагаад нөгөө дасгалыг чинь өргүйдүүлэх зүйлсүүдийг хийхгүй байх дээр сахилга бат гэдэг зүйл ингээд ордог юм байна. Харин энэ сахилга бат болон шаргуу хөдөлмөр гэдэг энэ хоёр зүйлийн аль нэгийг хаягдуулаад эхлэх юм бол дундаж зүгээр л нэг энгийн дундаж хүн болох юм байна. Яагадгүй сахилга бат гэдэг бол өөрөө ухарж алахгүйгээр ингээд тогтвортой байж чаддаг зүйл байгаад тэгээд шаргуу хөдөлмөр гэдэг бол урагшаа алхдаг зүйл ахна ш тий. Тэгэхээр урагшаа нэг алхлаа, хоёр алхлаа. Тэгээд урагшаа алхсныхаа дараа буцаж ухрахгүйгээр сахилга баттайгаар тэнцэнэ зогсож жагаад дахиад үргэлжлүүлж хийгээд урагшаа алхаад ингээд зогсох хэрэгтэй байгаад идэг. Тэгтэл энэ хоёрын аль нэг нь одоо хаягдахаараа та дундаж болно гэдэг нь сахилга баттайгаар та байрандаа байгаад байна. Гэхдээ шаргуу хөдөлмөрлөж урагшаа авахгүй бол байрандаа л байгаад гэсэн үг шүү дээ тий. Харин эсвэргээрээ зүгээр би шаргуу хөдөлмөрлөөд тий урагшаа одоо дасгал хийхээр жишээ авлаа гэхэд би амар дасгалаа хийгээл энэ. Тэгтэл сахилга бат байхгүй бол буцаад буруу холлоод их юм бол буцаал ухраал нөгөө дундаж гэсэн байрандаа ирэх нь байна. Тэгэхээр дундаж гэдэг энэ үзүүлэлтээс гараад цойлогсод руу орохын тулд болохоор тууштай чанар хэрэгтэй. Гэхдээ тууштай чанарын дотор бол сахилга бат болон шаргуу хөдөлмөр гэдэг энэ хоёр зүйлийг тэнцвэртэйгээр хоёуланг нь авч явах ёстой гэж бичсэн байлээ. За тэгээд амжилтын стратегийн бас нэг гол зүйл нь болохоор мэдээж дадал, зуршил. Хүн бол угаасаа зуршлын амт нь шүү дээ, тий. Тэгээ еврей хүмүүсийн бол угаасаа энэ амжилтын стратеги бол нөгөө саяны хэлсэнчлэн угаасаа л цаг хугацаа урсчил байгаа бол та нэг бол сайжрна, нэг бол муужрна. Тийм учраас бид нэр байрандаа байна гэсэн ойлголт байхгүй учраас өдөр болгон сайныг зөвийг үлтгэл ёстой. Тэгэхээр хүн угаасаа зуршлын амьтан учраас тэр зөв зүйлийг таныг амжилтанд хүргэх тэр зөв дадал зуршлыг биедээ шингээх нь еврей хүмүүсийн амжилтын стратеги юм байна. За жишээ нь одоо бас нэг 150 жилийн өмнө бол нөгөө нэг нера хүүхдүүдийн эндэх магадлал маш өндөр байсан юм байл да. Жишээ нь одоо Германд бол амьд үлдэх магадлал бол 50-50% байсан юм байна. Америкт бол арай дээр нэг 60-40 харьцаатай тий. Нера хүүхдүүд төрөхөд 60% амьд үлддэг, 40% энддэг байсан гинэ. Тэгтэл энэ 150 жилийн өмнө еврей хүүхдүүдийн төрөөд амьдрах магадлал бол 80% байсан гинэ. Тэгэхээр тэр одоо Германд бол 50-50% байсан байтал еврейд 80% байсан гэдэг чинь маш өндөр үзүүлэлт гэсэн үг шүү дээ тий. Нөгөө судлаачид яагаад ингэ еврей хүмүүс хүүхдүүд ингэж амьд үлдээд ийна гэд анхны дээр үеийн судлаачид бол баг ингэ бурхны цаанаас нь ивэл бурхны ерөөл мөрөөл гэж тэгж тайлбарладаг байсан гинэ. Тэгтэл шинжлэх ухаан жоохон хөгжөөд еврей хүмүүс яг юунаас болоод ингэ еврей ээжүүд ингэж сайн хүүхэд нь эндэхгүй байна гэдгийг судлаад үзсэн чинь ерөөсөө еврей ээжүүдийн баримталдаг байсан нэг зүгээр дадал зуршил нь болохоор хүүхдтэй хүрэхээс өмнө дандаа гараа угаадаг байсан. Тэгээд хэрвээ та гараа угаагааг бол миний хүүхд рүү харж болохгүй шүү гэдэг тийм бүр зүүрц зүг хүртэл еврейд байдаг гинэ. Тэгэхээр ерөөсөө л ариун цэврийн үед гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зүгээр л ингээд нерада хүрэхээс өмнө гараа угаасны хүчинд одоо еврей хүүхдүүдийн амьдрах магадлал ингэж огцон өсдөг байсан. Тэгэхээр яг үүнтэй л адилхан еврей хүмүүс тийм онцгой зүйл байхгүй хэрнээ тэд нар бол зөв зүйлийг өдөр болгон маш сайн хэрэгжүүлдэг хүмүүс юм байна гэдгийг бол ингээд нэгдүгээр бүлэг дээр бичсэн байдаг. За хоёрдугаар бүлэг дээр болохоор ээж байх еврей урлаг гэгээд хүүхэд хүмүүжлийн талаар хоёрдугаар бүлэг дээр бичсэн байдаг. Энэ хүүхэд хүмүүжлэлийн талаар хоёрдугаар бүлгийг уншичаад еврей хүмүүс чинь одоо баг байгалийн хуулийн дагуу хүүхдээ өсгөх юм байна гэж бодогдсон. Байгалийн хууль гэхээр одоо хүний ертөнцид бидний амьдарч байгаа хүний ертөнцид бол хүний эрх гэж зүйл байгаа шүү дээ, тий. Хүн өөрөө өндөр нам өргөн бүлүүн тарган туранхай одоо хөөрхөн муухай юу гэдэг ухаантай ухаангүй гэдгээсээ үл хамааран бүх хүмүүс амьдрах эрхтэй, бүх хүмүүс хайрлагдах, хамгаалагдах эрхтэй гэсэн үндсэн хууль, үндсэн эрх нь хүмүүст байдаг. Тэгтэл хүнээс бусад одоо амьтны ертөнцид бол хүчтэй нь хүчгүйгээ иднэл гэсэн ганцхан зүйл байгаа шүү дээ. Амьтны ертөнцид бол хүчгүй байх юм бол та бусад өөр амьтныхаа эдшин болно гэсэн ганц хууль үйлчилж байгаа. За тэгтэл еврей хүмүүсийг хараад үзэх юм бол еврей хүмүүс ч өөрсдөө нөө түүхэн цаг үедээ маш хүнд хэцүүг туулж ирсэн шүү дээ. Тэ өөрсдөө ямар ч буруу зүйл хийгээгүй байхдаа л хориг лагерт очил бөөнөрөө хортхийн цуханд ороод үхчихсэн. Нөгөө юу хүний эрх яриад байдаг, хүний эрх чинь хаана байгаа юм бэ гэмээр зүйлийг туулсан байдаг. Тэгэхээр энэ зүйлийг туулсан болоод ч тэр юм уу еврей хүмүүс бол өөрсдөө ерөөсөө хүүхдийг
хүчрхэг, бие даасан өөрөө одоо энэ хатуу нийгэмд амьдрч чадхаар тийм хүн болгож өсгөж хүмүүжүүлэх нь л эцэг эхчүүдийн үүрэг гэж үздэг гинэ. Тэгтэл бусад улс орны эцэг эхчүүд болохоор хүүхдийнхаа хэрэгтэй бүх зүйлийг ингээд хангаад өгчдөг юм байна л да. Одоо тий зөөлөн унтах ор гэл одоо юу гэдэг бүх зүйлийг ингээд хүүхдийнхаа өмнөөс хангаад өгчдөг. За тэгээд хүүхд нь өөрөө амьдрал дээр ямар нэгэн асуудалтай тулгарх юм бол өмнөөс нь ороод багш нартай нуулзаад ч юм уу найз нөхдөдөө нуулзаад хүүхдийнхаа асуудлыг бүгдийг ингээд шийдээд өгчдөг юм байна. Тэгтэл нөгөө хүүхд маань тэгээд бүх асуудлыг шийдсэн ямар ч асуудалгүй хүүхд маань том болоод насанд хүрээд эхлэхээр өөрөө бие дагаад шийдвэр гаргаж чадхаа болждаг. Ямар нэгэн асуудалтай тулгархаараа тэр асуудлыг шийдэж чадхаа болждаг юм байна. Тэгтэл нөгөө эцэг эхчүүд нь аль сүлд нь харамсаал те яагаад манай хүүхэд ингээд би хүүхдийнхаа төлөө бүхнээ зориулсан. Би хүүхдээ юугаарч дутаахгүй хүүхдийнхаа бүхий л асуудлуудыг шийдэж өгдөг байсан. Тэгтэл манай хүүхэд яагаад ийм сул дорой болчих гэх мэтчлэн зүйл ярьдаг юм байна л да. Тэгтэл еврей эцэг эхчүүд болохоор гэр гэдэг бол үнэхээр халуун дулаан аюулгүй орчин мөн. Гэхдээ гэрээсээ гарахад нийгэмдэр бол бид нэр ширүүн өрсөлдөж идэг. Тэгтэл бид нэр гэр дотор нь бүх зүйлийг нь хангаад өгөөд нөгөө хүүхд чинь гэр дотроо ямар нэгэн асуудал бэрхшээлтэй тулгархгүй байгаад эхлэхээр насанд хүрсэн оноо гэрээсээ гараад нийгмийн амьдралтай тулгараад эхлэхээр магадгүй танихгүй хүнээс юм асууж чаддгүй, танихгүй хүнээс юм хүсэж чаддгүй тийм хүүхэд болчдөг учраас анхнаас нь гэр дотор нь байхад нь жижиг асуудал бэрхшээл өөртөө таарсан хариуцлагуудыг үүрүүлжиж дараа нийгэмд гараад зөв зохистой амьдарч чадна гэж үздэг юм байна. Тийм болохоор гэрт нь байхаас нь ахуулаад жижиг үүргүүдийг өгдөг. За жишээ нь 10 настай байхаас нь ахуулаад хүүхдэд 1 сарынх нь хэрэглээний мөнгийг шууд өгчдөг юм. Тэгээд 1 сарынхаа хэрэглээний мөнгийг нөгөө хүүхд чинь дөргиод сарынхаа ихэнд мөнгө үрчих юм бол тэр сардаа эцэг ихэн дахиад мөнгө өгөхгүй. Тэр хүүхэд өөрөө дөргиод мөнгөө үрсэн болвол үлдсэн хоногудад тэр хүүхэд өдрийн хоолгүй л явна л гэсэн үг юм байна. Харин тэр хүүхдэд ингээд эцэг ихэн сарынх нь хэрэглээний мөнгийг өгчлөө. Тэгтэл хэрэглээнийхаа мөнгнөөсөө өөрөө хоримтлуулж агаад багаыг авч үлдэж агаад өөрөө хүссэн зүйлээ авах нь тэр хүүхдийн эрх үүрэг. Одоо тэр хүүхдийн хариуцлага байдаг юм байна. Тэгээд еврей ээжүүд бол хүүхэд бүр өөрийгөө бүтээх ёстой гэж үздэг гинэ. Хин нэгэн хүн тэр хүүхдийг бүтээх биш, хин нэгэн хүн асуудлыг шийдэж өгөх биш. Хүүхэд бүр өөрийгөө бүтээх ёстой, өөрийгөө бүтээж чадна гэж итгэж найдаад байгаа ч юм байхгүй, зүгээр хүүхэд өөрийгөө бүтээх ёстой гэж үздэг учраас алдах боломжоор нь хангаж өгдөг. Алдах боломж гэдэг нь өөрөө тэр хүүхдийн сэтгэн бодох боломж гинэ. Алдаж болохгүй гэж тэгчих юм бол зөв хариулт нь яг юу юм болоо гэд нөгөө хүүхд чинь өөрөө сэтгэж бодох биш, зөв хариултыг хайгаал явчихдаг юм байна. Харин алдах боломжийг нь өгөх юм бол янз бүрээр бодож үзээд тэр хүүхдэд ер нь алдах боломжийг та олгож гинэ гэдэг нь сэтгэн бодох боломжийг олгож байгаа хэрэг гэсэн байлээ. Тэгэхээр ерөнхийдөө ингээ багцлаад хэлэх юм бол еврей хүмүүс бол хүүхдийг нийгэмдэр гараад та байхгүйсэн ч гэсэн нийгэмд өрсөлдөх чадвартай тийм хүчирхэг хүүхдийг бий болгоно л гэсэн тийм энгийн зарчмыг л баримталдаг юм байна. За номын 3 дугаар бүлэг маань болохоор бэрхшээлийг сөрөгч еврей сэтгэл зүй гэж байгаа. За еврей хүмүүс бол одоо сорилт өөртөө тулгарч байгаа энэ бэрхшээлийг харах өнцг нь юу вэ гэхээр Бурхан хамгийн хайртай хүмүүстэй хамгийн том сорилтыг илгээдэг. Тэгээд тэр хамгийн том сорилтыг нь ялж байх явцдаа хүн өөрөө маш их зүйлийг олж авдаг, ухаардаг. За дээрэс нь нөгөө сорилтыг давсны дараа маш том шагнал ирдэг учраас еврей хүмүүс бэрхшээлтэй тулгархаараа Бурханы өгж байгаа маш том сорилт, энэ сорилтыг давах юм бол намайг шагнах чинь Бурхан хамгийн хайртай хүндээ хамгийн том сорилтыг илгээдэг гэж ингэж сорилтыг харддаг юм байна. За дээрээс нь боломжгүй зүйл гэж ерөөсөө еврей хүмүүсийн үгсийн санд бараг байдаг үг гинэ. Тэгэхээр болгох арга нь юу байна гэдгийг л хайдаг хүмүүс байдаг юм байна. За тэгээд еврей хүмүүс өөрсдөө одоо хинч ерөнхий сайд ч юм уу, зохион бүтээгч ч юм уу, ерөнхийлөгч болж төрдөггүй. Бидний ингээд одоо ямар лаг юм бэ? Яаж юм байдаг байна гэж бодож байгаа тэр лаг том бизнесмэнүүд ч юм уу те тэр ерөнхийлөгч нь ч байд юм уу, тэр зохион бүтээгч нь ч байд юм уу, тэдгээр хүмүүс анх төрөхдөө ерөөсөө бид нартай адилхан байсан гэдгийг би биндээ сануулж яадаг, өөртөө сануулж яадаг юм байна. Тэгэхээр тэр хүмүүс бол бэрхшээлийг даваад тийм болчихсон учраас надад тохиолж байгаа энэ бэрхшээлийг ч гэсэн би даван тулах ёстой гэж үздэг гинэ. За дээрэс нь энэ бэрхшээлийг давах дээр болохоор Давидын түүх тэднэрт аягүй их нөлөө үзүүлдэг гинэ. Давидын түүх гэдэг нь юу нь бол боломжгүй боломжтой болгосон жинхэнэ бодит түүх байдаг. Энэ Давидын түүх нь яадаг вэ гэхээр Давид гэдэг нэг юм хончин зүгээр л нэг хонь малдаг хончин хүү байдаг байхгүй. Тэгээд тэр хончин хүүхдийн үед нь болохоор ингээд дайн болтгийн. Тэгсэн чинь эсрэг талынх нь Израилийн эсрэг талынх нь байлдж байгаа ямар амиг үлээдэ тэр юугийн сандгүй. Тэр газрынх нь
амар том битэй Голиат гэдэг нэг цэрэг гарч ирдэг байхгүй. Тэгээд тэр цэрэг нь ингээд амар бусдаас Израиль цэргүүд мэргүүдээс бол бүр юм хамаагүй өндөр том битэй тийм амар хүчтэй урд гарч ирээд орилж байгаа байхгүй Израиль цэргүүд лөө. Танахаас зүгээр нэг хүнээ над руу явуулчихаа. Тэгээ би тэр хүнтэй чинь тулалт яа. Тэр хүн чинь хэрвээ намайг ялах юм бол манай улс үндэстэн бүгдээрээ шууд ялагдлаа хүлээ. Хэрвээ танахаас гарч ирсэн нэг хүний чинь би алчих юм бол танах манай боол болоо гэсэн ингээд санал тавьдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө Израиль цэргүүд чинь амар том битэй тэр нэг хүнийг хараад сүрдээд бүгдээрээ ингээд дагчин чичрээд байж идэгэн. Тэгсэн чинь нөгөө Давид гэдэг хончин хүү маань өөрийнхөө нөгөө цэрэгт ингээд байлдж байгаа ах нар дээр очиод ер нь цэрэгт юу болж юм ингээд тэгээд тэр ах нартаа хэрэгтэй зүйлийг нь өгөхөөр тэр дайны талбар руу явдаг байхгүй. Тэгээд дайны талбарт очисон чинь нөгөө цэргүүд нь бүгдээрээ ингээд айцсан байж байгааг хараад Давид юунаас болоод ингээд та нар айгаад байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ гэсэн чинь тэр Голиат гэдэг тэр том цэргээс болоод бид нэр ингэж ийна гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө Давид чинь өөрийнхөө хаан дээр очиод бараалахад би тэрнтэй тулалдъя гэж тэгтээ. Тэгсэн чинь нөгөө уул нь хааны нүдээр ч юм уу бусад цэргүүдийн нүдээр бол Давид гээд нэг жижигхэн нэг туранхаа улаа бутарсан хацартай нэг жижигхэн гар би тэрийг ингээд ялнаа гэхээр чинь би улс орноо төлөөлөд гарья гэл тэгэхэр чинь ингээд айгу нөгөөдөл нь бол шоолж ийнэ штэ чи юугаа чаддсан бэ гэл тэгнэ. Тэгтээ өөр хинч Давидаас өөр ямар ч Израиль цэрэг би тэрнтэй тулалдъя гэж гарч ирээг учраас Давидыг явуулахаас өөр аргагүй байдалд ордог байхгүй. Тэгээд нөгөө том битэй цэргийнхаа урдаас Давид гарч ирдیں۔ Тэгсэн чинь энэ нөгөө том битэй цэрэг нь бүр Давидыг хараад хөх инээд нь хүрээлтэй. Чи зүгээр нааша хүрээтэй гэл нөгөө инээд нь хүрээл бүр дууддаг байхгүй. Тэгээ энэ хоёр талаас ингээд нөгөө байлтахаар очиж жагаад Давид маань болохоор нөгөө хөдөө хээр өөрийнхөө хонио малдаг. Тэгээ хөдөө хээр дээр үйд гэх юм бол чон мон гэдгээс ахуулаад аратан амт зөндөө байгаа штэ. Тэгтэл Давид маань жижигхэн бихтэй. Тэгэхээр тэр Давид яаж тэр хонь малаа малдаг байсан? Тэр одоо аратан амттаас яаж хонь малаа хамгаалдаг байсан бэ гэхээр нөгөө чулуун амир сайн ингээд дүүл үрдэж байгаа шидэд ондог. Ер нь бол байгаа алдахгүй ондог тим гараа байхгүй. Тэгэнгүүт нөгөөд чинь тэр том цэрэгтэй тулалдах гад урдаас нь очиод хоёр талаасаа ингээд гүүгээд явж байхдаа хамгийн тохирсон цэг дээр очингуудаа том чулууга ингээд дүүлүрж байгаа шидэд нөгөө яг том цэргийнхаа тухан дээр нь оноод тэгээд нөгөө цэрэг маань унтсан байж хат нь очиод сэлмээрээ зоогоод алтдаг байхгүй юу. Тэгээд энэ түүх бол еврей хүмүүсийн түүхэнд бол ингээд боломжтой болгодог гэдэг ийм бодит түүх байдаг. Тэгээд энийг нөгөө үр хойч хүүхдүүдтэй бүгдээрэнд ингээд Давидын түүхийг ярьж өгдөг. Тэгээд ямар нэгэн боломжгүй зүйлийг боломжтой болгох юм бол өстой Давид Голиат хоёрын тулаан шиг зүйл боллоо доо гэж ярьдаг. За сүүлийн 4-р бүлгийн гарчиг нь болохоор хөгжлийг дэмжигч еврей онцлогуд гэж байгаа. Миний хувьд бол энэ номын хамгийн чухал хамгийн өгөөжтэй хэсэг бол энэ 4-р бүлэг байсан. Тэгэхээр еврей хүмүүс бол 1-р бол өндөр боловсролыг хамгийн нэн тэргүүний зүйл гэж боддог гинэ. Еврей хүмүүсийг ч одоо стартапын улс гэж еврей хүмүүс бол ингээл хүүхдийг баг бахаас нь ахуулаад бизнест хөтэлдэг, хүүхдээ бизнесмен болгоход ингээд чиглүүлдэг байхтай гэж боддог байтал еврей хүмүүс бол яг одоо амьдрал дээр бол өндөр боловсролыг 1-р тавьдаг гинэ. Чи хүүхдүүдтэй ингээд сургахдаа чи заавал өндөр боловсролтой байх ёстой. Бусад хүмүүсийн хэр баргийг эзэмшиж чаддаггүй тийм нарийн мэрэгчлээ болох ёстой. Үүний дараа 2-дугаарт хэрвээ чамд боломж олдвол чи мэдээж бизнес хийгээд хөрөнгөчих хэрэгтэй. Гэтэ энэ 2-дугаарх нь бол боломж олдвол 1-дугаарх нь бол зайлшгүй өндөр боловсралтай хэр баргийн хүмүүсийн хийж чаддаггүй нарийн мэрэгчлийг эзэмш гэж үздэг гинэ. За гэхдээ зүгээр л одоо еврей хүмүүс ингээл би бинийг боловсрал эзэмшил гэдэггүй бүр хүүхэд байхаас нь ахуулаад хүүхдийг сурах хүсэл эрмэлзлийг нь бадрааж өгөх хэрэгтэй байдаг гинэ. Тэгвэл яаж сурах эрмэлзлийг нь бадраадаг вэ гэхээр түүх ярьж өгдөг гинэ. Маш олон янзын түүх ярьж өгдөг. Тэгээд тэр түүхээс ахуулаад түүхэн дотроос сониуч зангийг хөдлөгч идэг. Тэгээд тэр түүхэндээ бас ингээд сурч мэдснээрээ ямар ингээд гайхалтай зүйлсүүд болтоггүй. Жишээ нь одоо тэр Давид Голиаф хоёрын тулаан дээр ч гэсэн те Давид бол тэгж ингэж чулуу шидэж сурсныхаа энэ ур чадварынхаа хүчинд тэр том цэргийг ялчиж байгаа штэ те. Тэгээ энэ мэдчлэнгээр ингээд боловсрал биднэрт нарийн ур чадвар гэдэг хүнд ямар хэрэгтэй вэ гэдэг талаар ингээд янз бүрийн түүхийг ярьж өгөөд сурах хүслийг нь бадраадаг юм байна. Тэгээд еврей хүмүүсийн тийм зүүрцсэн үг дунд нь болохоор хэрвээ сурах хүслийг нь бадраачих юм бол угаасаа сурах үйл явц нь хизээж зогсохгүй гэсэн тийм зүүрцсэн үг хүртэл байдаг гинэ. За мөн өндөр боловсролыг чухалчлахтаа болохоор еврей хүмүүс одоо бүр бага багаас ахуулаад ном унших одоо дадлыг бол өдөр тутамдаа тогтмол хэрэгжүүлдэг гинэ. Гэхдээ еврей хүмүүс бол ингээд машин далтыг нэг доор ингээд 2-3 цагаар уншдаг хүмүүс биш. Гэхдээ өдөр алгасгүй уншдаг. Өдөр болгон багаар уншдаг. Гэхдээ тэргээ ерөөсөө алхасдаггүй уншдаг. Тэгээд тэдний хувьд бол ингээд ном уншина гэдэг бол зүгээр л хобби ч юм уу, дуртай зүйл ч юм уу, цаг гаргаараа хийдэг зүйл нь ерөөсөө биш. Ном уншина гэдэг бол тэдний ерөөсөө зүгээр л өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг гэж бичсэн байлаа.
За мөн мөнгөний талаар бичсэн байгаа. Еврей хүмүүс одоо маш олон дэлхийд дээр янз бүрийн шашин байгаа штэ тий. Гэхдээ еврей шашин бол еврей хүмүүсийн иудаизм гэдэг тий. Тэр шашных нь онцлог нь бол бусад шашнаас ялгаатай нь одоо мөнгийг ол гэж уриалдаг. Мөнгө олоод бусдад туслах ёстой тий. Мөнгө олох ёстой гэж өөрөө шашны тэгэж заадаг гинэ. Тэгээд еврей хүмүүсийн тэр одоо эртнийхэн судар модорт нь бол мөнгөгүй байх нь нүгэл үлдэх, таныг нүгэл үлдүүлэх тийм туйлын аюултай зүйл. Мөнгөтэй хүн нүгэл үлддэг биш, мөнгөгүй байх тусмаа нүгэл үлдэх туйлын аюултай зүйл учраас мөнгөтэй байх ёстой гэж үздэг. За дээрэс нь мөнгө болон таны нөлөө хоёр чинь их байх тусмаа та буян хийх, сайн зүйл хийх тийм хүч чадалтай болно гэж үздэг юм байна. Тийм болохоор ингээ бүр бага хаас нь ахуулаад мөнгөтэй байх хэрэгтэй шүү. Мөнгө гэдэг зүйл бол ерөөсөө буруу зүйл биш. Харин мөнгийг буруу замаар олох юм бол мэдээж буруу болохоос ш зөв замаар олох юм бол мөнгө гэдэг бол ариун зүйл шүү гэж ингэж бүр бага хаас нь ахуулаад ингэж зөв юм мөнгөний талаар харах өнцгтэй. Тэгээд болгодог гинэ. Тэгээд эдийн засагчид ч гэсэн еврей хүмүүс бол хамгийн мөнгөтэй зөв харилцаатай мөнгийг харах өнцг нь эрүүл хүмүүсээ гэж эдийн засагчид ч гэсэн тэгж дүгндэг гэж бичсэн байлаа. За мөн еврей хүмүүс бол өөрсдөө хамтралыг маш их чухалчилж үздэг гинэ. Нэг еврей бол бүх еврейтэй хамаатай, бүх еврей нь өөрөө нэг еврейтэй хамаатай байх ёстой. Та өөрөө ганц ширхэг еврей хүн байлаа гэхэд бүх еврейг та дэмжих нь таны үүрэг. Тэгээ бүх еврей хүмүүс таныг дэмжих нь үүрэг гэсэн ийм хамтын ажиллагааг маш их чухалчилдаг арт түмэн гэсэн байлээ. За мөн одоо эс үлдэх нүгэл нүгэл гэсэн байгаа бүр. Эс үлдэх буюу юу ч үлдэхгүй, хичээхгүй байх нь тий. Зүгээр одоо юу лээ буян болтгүй маа гэхэд гай битгий бол гэсэн нэг тийм хүүгүүд байдаг шүү дээ. Тэр үг бол биш гэж хэлээ. Юу ч хийхгүй, юу ч үлдэхгүй байна гэдэг чинь та өөрөө нүгэл үлдчихээн гэсэн үг учраас еврей хүмүүс бол бууж өглөхгүйгээр тэднэрт бол бүтлгүүтэл нь бол ямар ч асуудал биш тий. Алтах нь бол асуудал биш. Харин өөрөө бүтлгүүтчлээгээд юм хийхгүй, өөрийнхөө авяас чадварыг гаргаж улс орныхоо хөгжил бусдад хэрэгтэйгээр ингэж ашиглахгүй байх нь нүгэл учраас бүтлгүүт алдаа малтаа тэр бол ямар ч асуудал биш учраас дахин эхлүүлээл яваад байдаг. Тэгэл мэдээж алдаа гаргалаа, дахиад эхлүүлээх хэрэг хүн чинь тэгэл нэг алдаагаа 10 удаа давтна гэж байхгүй шүү дээ. Тийм магадгүй нэг алдаагаа 5 давтаж 6 давтаж магадгүй ч гэсэн нэг алдаагаа 10 давтна гэж байхгүй учраас амжилтанд хүрдэг юм байна. За өнөөдрийн бичлэг дээр цойлогсод номын 4 бүлгийн талаар өөрийнхөө ойлгосон хэсгийг ярьлаа. Үнэхээр бас амьдрал дээр шууд хэрэгжүүлэх зүйл маш ихтэй гоё ном байлээ. Ер нь бол уншсандаа бол үнэхээр баярлсан. Бар номын клубээр ч гэсэн одоо 4-5 дугаар сард бол номын клубийнхантайгаа бас хамт уншия гэж бодогдох хэмжээний гоё ном байлаа. Тэгээд хэрэв уншаагүй хүмүүс ахын бол бүр заавал уншаарай гэж санал болгомоор хэрэгжүүлэх зүйл маш ихтэй ном байлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр бас яг ийм хэрэгжүүлэх зүйл ихтэй гоё номоор уулзъя.